нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. За сайн байна уу? Энэ өндрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний ярих гэж байгаа сэдв бол томоотос төвчнөөс урьдчилан сэргийдэг. Мөн томоотос төвчний үеийн хоол хүнсээр тархлагаа дэмжих талаар ярилцах байгаа. За сэрүүний удраад ихэлсэнтэй холбоотой сургууль цэцэрлэг орж хүүхдүүдийн цуглаан нэг газар олноороо цугларалтай холбоотойгоор томоотос төвчний дэгдэлт одоогоор их байгаа. За энэ үед болохоор ерөнхийдөө урьдчилан сэргийлэх үндсэн 7 зөвлөмжийг би та бүхэнд хүргэж байна. За нэгт нь олон хүнтэй газраар явхаас зайлсхийх, хоёрт нь удирдлагаа тохируулж хувцдах, гуравт нь байгаа өрөө тасалгаагаа тогтмол агааржуулах, дөрөвт нь давс соодын уусамдаар ам хамрыг зайлах, тавт нь ханиаж найзаахтаа тохойг ашиглах, эсвэл гарыг тогтмол ариутгах. За зургаат нь болохоор хангалттай хэмжээний шингэнийг ууж, салт бүрхүүлийг тогтмолч хийгдэг байлгах. За долоод нь зөв зохистой хооллож тархлааг дэмжих нь маш чухал. Тэгээд долоон зөвлөмжийг томоотос төвчний үед баримтлах хэрэгтэй байгаамаа. Зөв зохистой хооллолтоор яаж тархлагаа дэмжих вэ гэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс болохоор Монгол хүмүүс зориулаад зөв зохистой хооллолтын гэр зөвлөмжийг баталсан байдаг. Түүндээ өнгөөр ялгаад хүнсний ногоо, жимс системийг болохоор хангалттай хэмжээнд хэрэглэх, үр тариан бүтээгдэхүүн, махмахан бүтээгдэхүүнийг болохоор тохируулан хэрэглэх. За хязгаартай хэрэглэх хүнсэнд сахар, давс, тос зэргийг оруулсан байдаг. Үүнээс гадна зөв зохистой хооллолтын 5 зарчим гэж байдаг. За 5 зарчимны маань 5-ны маань 2/1 хэсэг нь болохоор жимс хүнсний ногооноос бүтээд 4/1 нь болохоор ууралдаг хүнс буюу махмахан бүтээгдэхүүнээс бүтэж, үлдсэн 4/1 нь болохоор эслэг ихтэй үр тариан бүтээгдэхүүнээр бүрдэж, иймэрхүү хэлбэртэйгээр хоолныхоо тавыг бүрдүүлж байгаа юм бол энэ нь тэнцвэртэй хооллолт болж өгдөг байгаа. Мөн яг ийм зарчмаар хоолныхаа тавыг бэлтгэх юм бол энэ өөх тос, уураг, нүүрс усны хамгийн тохиромжтой ийм харьцаа болж өгдөг. Мөн аминд нэрсээр баялаг хоолны сэдэв төлөвлөж чаддаг байна. За мөн хоногт 4 удаа хооллох нь хамгийн тохиромжтой гэж үздэг. За мөн хоол хоорондын зай 4-5 цагийн зайтай байх юм бол хоол боловсруулах хэрэгтэн жигд ачаалт өгөөд ферментийн үйлчилгээ нь хүнсний тохиромжтой байдлаар нөлөөлнө гэж үздэг байна. За уургийн хувьд болохоор 5-ныхаа 4/1-т байлгах уургийг болохоор бид хамгийн сайн чанарын уургийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Тэр нь Монгол бэлчээрийн махмахан бүтээгдэхүүнүүд ордог. За үүнээс гадна ургамлын гаралтай бас уургийг хоол хүнсэндээ нэмж өгөх хэрэгтэй байдаг. За ургамлын гаралтай уургаар баялаг хүнсний болохоор шош, ванду, самар, өөх багтай загас, өндөг, тослог багтай сүүн бүтээгдэхүүнийг сонгож хэрэгтэй байдаг байна. За нүүрс усны хувьд болохоор нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг авахын тулд жимс хүнсний ногоо идэх зөвлөдөг. За хүнсний ногоог хэрэглэхдээ аль болох олон төрлийн олон үнгийн хүнсний ногоог нэг удаадаа хэрэглэхийг зөвлөдөг байна. Ингэснээр бид хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг авдаг байна. За яг ялангуяа томоотос төвчний үед бол бид цайр болон цай амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. За цайр агуулсан цайрыг хамгийн ихээр агуулдаг цай их сурвалжин гэвэл загас байна, шошин бүтээгдэхүүн, мөн самар байдаг. Цай амин дэмийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн бол жимстэй цитрусын төрлийн жимс, чинжүү, хүнсний ногоонууд, эдгээр хүнсний ногоонууд агуулдаг байна. За цайр нь болохоор өрсөлдөөс сэргийлэх, шинэ нисийг төлжүүлэх үүрэгтэй байдаг учраас яг томоотос төвчний үед цайр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг. За мөн сахарын хэрэглээг хязгаарлах нь чухал байдаг. Сахарын агуулганд ямар ч тэжээлдэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй байдаг бол тархалтыг үүсгэж амьсгалын замын халдварын өвчин явдлыг хүндрүүлэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна эслэг ихтэй үр тариан бүтээгдэхүүнийг бид хэрэглэхийг зөвлөдөг. Эслэг нь болохоор хүний биед маш олон ашиг тусыг хүргэдэг. Эзний ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг хангадаг. Ингэснээр бидний тархалт тогтолцоог сайжруулах юм үндсэн үүрэгтэй байдаг. За
томоо төсөл өвчний үеийн хамгийн одоо гол зөвлөмж нь шингэний хэрэгтэй байдаг. Өдөрт хамгийн багадаа 8-аас 10 аяга бус уух хэрэгтэй. За уух шингэний хэм нь болохоор халуун бүлээн буюу биеийн хэмтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой байдаг. За салтыг байнга чийгдэг байх нь хэсэг газрын тархлаа тогтолцоог дэмжиж ингэснээр томоо төсөл өвчнөр одоо өв тэрвэслэлийг буургадаг байх нь байна. За мөн одоо дан одоо нэг ус гэхгүйгээр арц, цэцэргэн, нансны шүүс зэрэг одоо цэ амин дэмтэй тий цэ амин дэмээр баялаг жимсний шүүсийг одоо бас хэрэглэж болдог байх юм байна. За та бүхэндээ өнөөдөр томоо төсөл өвчний үеийн хоолтын одоо урьдчилан сэргийлэх хоолтын зөвлөгөөг хүргэлээд баярлалаа баяртай. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв